50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. 2,550,994 төлөөд 3 төрлийн 4D, 6D, 642 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглол хоч амьдралаа өөрчил. Энэ орой мэндийг хүргэе. За, Синийг телевизээр 7 сарын 1-ээс эхлээд явсан билүү? 7 сарын 1-ээс эхлээд явсан. За, нэгэн билүүд ямар ч байсан 7 сарын хамгийн ихний нэгдүгээр өдрөөс эхлээд явсан үндэсний лотерей. Одоо 2015 оны хамгийн сүүлийн нэвтрүүлэг та бүхэнд хүрэх гэж байна. Тэгээ маргааш 31 өчигдөр манай ажлынхан нэжгэр сайхан тэмдэглэсэн. Тэгээд өнөөдөр ч гэсэн олон байгууллагууд шинэ жилээр тэмдэглэж явах. Тэгээд охид бүсгүүчүүдээс гоёх гоод цаг цаавар нь бас ингээ аз мазаа үзэх гээд байж байгаа бол та бүгдийг бас сайхан баярлалаа гэж хэлье. Маргааш 12 дугаар сарын 31-ний өдөр 2015 оны бүгдөө л гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа байлгүй. Тэгээд энэ жил бас ол зомогтой одоо нэг сансан болгоноо одоо бүтээ. Тэгээд сарвасан болгондоо хүрсэн байлгүй дээ. Тэгээд хэрвээ дутуу хөтөө юм байгаа бол 2016 он байгаа. Тэгэхдээ 2015 он бүх ажлаа амжуулсан байх гэдэгт би итгэлтэй байна. Ингээ та бүхэнд шинэ оны шинэ жилийн мэнд хүргэе. За ингээд олон юм ярихгүй бас. Олон юм яриад бас цаа чи яриад байна. Машинаар ажиллаад байна, тийм ээ? Машинаар зөв ажиллаад чи. За би одоо бас горьцсоор л байгаа. Дөрөв. Уул нь миний яг 6 сарын хугацаанд тоглож байгаа тоо. За нийтдээ хичнээн ч дугаар болсон. Бид нар наадам за зарим баяр ёслолын трийг жоохон алгасан баг. 0624 гэдгээр за сард бид нар чи нэг 13 дугаар. Тэгээд 6 сар үржүүлгээр чинь зэрэг нэг 70 80 орчим тоглолт болсон байна. Харамсалтай нь одоогоор би таагаагүй л байгаа. За эхний хоёр гарч ирсэн тоо бол 4-5. Эхний хоёр гарч ирсэн бөмбөлөгний тоо 4-5. За. Дараагийнх нь хэд вэ? Энэ тэг үү хэд вэ? Тэг байна. 4-5 тэг. 4-5 тэг. Шинэ оны босгон дээр азаа үзэж байгаа яг ийм тоглоомонд бас одтой байдаг хүмүүс байвал өнөөдөр бол хамгийн сүүлийн боломж. Гэхдээ 2016 он бүгдээрээ таныг хүлээж байгаа. За хамгийн сүүлийн тоо 2 гэсэн тоотой бөмбөлөг гарч ирж байна. За ингээд нийтдээ 40 бөмбөлөгнөөс 4 бөмбөлгийг амжилттай гаргаж ирлээ. Ингээд өнөөдөр 4D тоглоод 45 за 4-5 тэг 2 4-5 тэг 2 гэсэн энэ дөрвөн тоог бөглсөн тэр хүн өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөө авч байгаа. Тэгэхдээ таны бооцоо бол 500 төгрөгөөс дээш явах хэрэгтэй гэж. За олон дахин хилээд байгааг нь бас үзэгчд маань ойлгож байгаа хаа. За ингээд 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуураас гарсан тоог дахиад нэг хилээ. 4-5 тэг 2 4-5 тэг 2. За ингээд одоо бол 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуурыг дөнгөж ажиллуулсан чи дөнгөж шууд нэг тоо орчлоо. Ажиллуулаад орчлоо. Доороос нь үлээгээд орчлоо. 2 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуур 2. За. Тэгвэл дараагийнх нь дахиад 2. За тэгээд тэрний дараа яг энд хоолод орцсон байна. 3 дахь тоо 5 гэсэн тоо байна. 2-2-5 гарч ирэх нь дамжиггүй. Ойлгомжтой гарч ирэх нь. За 5 2-2-5. За хамгийн сүүлийнх нь анхааралтай харж байгаарай. Хэрвээ та 2-2-5-аар эхлээд таны бүгэлсэн тоо эхэлсэн. Тэгээд 4 дахь тоогоо 10 цифрээс нэг нь гарч ирнэ шүү дээ. 8. За ингээд 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуур 2 5 8 2 2 5 8. За хэрвээ яг энэ тоог та зөв таасан бол
өөрийнхөө тавьсан 500 төгрөгөөс дээш төгрөгийн бооцоог 1000 дахин өсгөж авах юм байгаа шүү дээ. За 3 дугаар зэргийн хонжуур таарах юм бол 500, 2 дугаар зэргийн хонжуур таарах юм бол 1000 дахин өсгөө авч байгаа гэдгийг ер нь надаар олон дахин хэлүүлэлтгээр үндэсний лотерейгийнхэн бүгд мэдж байгаа бох. За бас нэг давтаа хэлчих. Энэ жил хамгийн сүүлийн удаа давтаа хэлчихэ да яг хөө тийм ээ. 4D-ийн 1-р зэргийн хонжууроос гарч ирэх 4 тоог яг зөв тааж чадах юм бол дарааллын дагуу зөв тааж чадах юм бол таны тавьсан 500 төгрөгөөс дээш бооцоо 2000 дахин өснө. Би энэ жил бол ингээл ганц л ингээл хамгийн сүүлийн удаа л хэллээ шүү. За 4D. За хөөрхий. Амраагүй бол тэгээд энэ өөрийнхөө төрсөн өдрөөр хагас жилжингээ үзээд байдгүй байж. Тэгэхээр ойлгомжтой. Тэг гарч ирэхгүй бол ингээд тоглоомноос гасгаж байгаа хэрэг юу. За яг хөө гэхдээ бусд нь бас аз хиймэртэй байг л тийм ээ. За 8. 4 8 4 За тэрний дараагийн буюу 3 дахь тоо 6 юу тэгв. Тэг байна. 8 4 тэг. Одоо хэд гарч ирэх нь вэ? Одоо 3. За 8 4 тэг 3. 8 4 тэг 3. За ингээд энэ жилчингээ 4D тоглосон тэр бүх хүмүүс бүгдөөрэнд нь баярлалаа. Тэгээд дахиад нэг давтаад хэлэхэд 3 дугаар зэргийн хонжууроос бол 4 5 тэг 2 байхаа. 4 5 тэг 2 гэсэн тоо гарч ирсэн. Харин 2 дугаар зэргийн хонжууроос бол 2 5 8 гэсэн тоонууд гарч ирсэн бол 1 дугаар зэргийн хонжуур буюу бооцоогоо 2000 дахин өсгөх тэр боломжтой тоо бол 8 4 тэг 3 84 тэг 3 гэсэн тоонууд байлаа да. За ингээд 4D-гийнхаа 4D тоглож байгаа бүх хүмүүс над шиг ганцхан 4D-гээр тоглож байгаа хүн хэр олон байгаа юм бол та 2016 онд эргээ уулзтлаа. Түрхэн баяртай. Гэхдээ бас үргэлжлүүлээд одоо тоглож байгаа үргэлжлүүлээд одоо 4D-гээр тоглолтог мөртлөө бас адилхан 6D-гээр тоглолтог бол та үргэлжлүүлээд нэвтрүүлгээ хүлээн авч үзээрэй. За 6D-гээс бол 2015 онд 2 хүн сая 500 мянган төгрөг хоцсон байдаг санагдаад байна. Тийм баха? 2 тий? 2 хүн санагдаад байна. Яаж хоцсон бэ гэхээр 5 тоо дараалалж зөв таасан. Эсвэл эхний 5 тоо, эсвэл сүүлийн 5 тоог дараалал нь маш зөв таасан тэр хүн сая 500 мянган төгрөг хоцсон байгаа. За одоо нэрийг мартчихжээ. Ямар ч байсан танд 2016 онд аз хиймэртэй байхыг ерөө. Тэгээ бас орой минь. Сайхан баярлаарай. За 3 6 1 одоогийн байдлаар гарч ирсэн байна. За 2 3 6 1 2 3 6 1 2. За энэ дөрвөн тоог яг дарааллын зөв таасан бол хэдэн төгрөг хожно гэж 150 мянган төгрөг хожно. За 2. Дахиад 2. 5 дахь тоо 2, 4 дахь тоо бас 2 байсан. За 3 6 1 2 2 гэсэн энэ 5 тоог хэрвээ та дарааллаа таачих юм бол сая 500 мянган төгрөг таних. За ингээд 6 дахь хүмүлэг 5. 6 дахь хүмүлэг 5. Сайхан байна. 6 дахь хүмүлэг 5. За ингээд 6D-гийн энэ жилийн хамгийн сүүлийн тохирол явлаа. Тэгээд 6 бөмбөлөг зургуулаа гарч ирсэн. Маш амжилттай. За дарааллын дагуу танилцуулъя. 3 6 1 2 2 5. 3 6 1 2 2 5 гэсэн
6 бөмбөлөг дарааллын дагуу гарч ирсэн. Яг энийг дарааллын дагуу зөв таасан бол та 50 сая төгрөгийн эзэн болж байгаа шүү. За, манай студид их халуун байна да, тийм ээ. За, ингээд 120 сая төгрөг. Одоогийн байдлаар бол 120 сая төгрөг хоцсон байхгүй байгаа. 12 сая төгрөг ч хоцсон хүн байхгүй байгаа, тийм ээ. Тэгэхээр 12 сая төгрөгийг яаж хоцохыг би нэг жоохон дэлгэрүүлээд яриа. Бөмбөлгнүүд гарч байгаа хооронд манай зурагдаачийн дурангаас та бүхэн алдалгүй тоонуудаа харж байгаа. Эхийн 39 байна. Энд нийтдээ 7 бөмбөлөг гарч ирнэ. 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлөгнөөс 5 бөмбөлгийн зөв таагаад 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлгийг оролцуулаад эхний 5 дээр нэмэх нь бонус бөмбөлөгтэй ингээд 6 бөмбөлөг зөв таах юм бол та 12 сая төгрөг олж байгаа шүү. За 39 20 26 энд өнгөрч байна. 26 3 тоо гараад ирсэн байна. За 6 одоо 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс эхний 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр зөв тааж чадах юм бол 120 сая төгрөг таних. За 15 За хэрвээ та яг одоо энэ 5 бөмбөлгийг харж байгаа 39 20 26 15 28 гээд энэ 5 бөмбөлгийг алдалгүй зөв таацсан байгаа бол 37 эхний 5 бөмбөлгийг зөв таацсан. Энэ 6-аас яг 5 бөмбөлгийн зөв таацсан байгаа бол 900 сая төгрөг олж. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлөөгөө 17 Зя ингээд тавьчих. Зураглаачийн дуранд орж гин үү? За 120 сая төгрөгийг хэрвээ би одоо хин хоцсныг мэдэхгүй л да. Тэгэхээр яг ингээд гараад ирсэн тоонуудаас бүгэлдсэн бол та 120 сая төгрөг хожиж байгаа. 39 20 26 15 28 37 гэсэн энэ 6 ихний гарч ирсэн бөмбөлөгний тоог та алдалгүй зөв дараалал харгалзахгүйгээр таасан бол 120 сая төгрөг хожиж байгаа. За ингээд энэ жилийн хамгийн сүүлчийн бонус бөмбөлөг бол 17 байлаа да. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэнд их баярлалаа. 5 дахь өдөр буюу 1-р сарын 1-ний өдөр манай нэвтрүүлэг явахгүй. 1-р сарын 4 буюу 2016 оны 1 сарын 4-ний даваа гарагийн 17 цаг 30 минутаас уулзтлаа. Баяртай шинэ оноо сайхан угтаа аваарай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч ихүү? Энэ бол Монголын үндэсний дотроо. 2,550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий цуваади 642 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Сэнийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хож амьдралаа өөрчил.